Энэ аргыг хэрэглэснээр биднийг гаргасан үр дүн гайхалтай байв. Үнэн дээр энэ бол миний хэрэглэсэн хамгийн хүчтэй аргуудын нэг. Мөчрийг хөрсөн зөөгөөд химийн дааваргүйгээр ургамал үржүүлэхэд үр дүнтэй байлаа. Одоо хүртэл энэ арга миний сүвэг дээр хамгийн их зөвлөдөг аргуудын нэг болсон. Ялангуяа ургамал, жинсний мод, гоёлны ургамал эсвэл хүссэн ургамлаа үржүүлэх колондохыг хүсэж байгаа бол энэ аргыг туршаад үзээрэй. Өнөөдөр бид нэгэн бичлэг үзэх бөгөөд үүнд би чамд эртний ромчууд хэрхэн хийдэг байсан бүрэн байгалийн хямд тасар маш үр дүнтэй аргыг тайлбарлаж өгөх болно. Би чамд алхмаар ямар зүйлийг алгасалгүйгээр заахуулах. Иймээс дэвтэр үзгээ аваад тэмдэг хийгээрэй. Хэрвээ ямар нэгэн асуулт байвал доор сэтгэл хэсэгт асуугаарай. Энэ аргыг хэрэглэхэд маш цөөн зүйл хэрэгтэй бөгөөд бүгд байгалийн гаралтай юм. Юуны өмнө бидэн сайн ус зайлуулах нухтай цэцгийн сав эсвэл вар хэрэгтэй. Мөн эртний аргыг яг хэвээр нь хэрэгжүүлэхийн тулд бид Ромын үед хэрэглэдэг лайсан шиг шаазан вар ашиглах узнаа. Мөн бидэнд алоэ вера болон сармис хэрэгтэй. Эдгээр хоёрын заавал байх албагүйч маш их зөвлөдөг. Учир нь байгалийн гаралтай өдөгч өөрөг гүйцэтгэж мөчрийг бактери болон өвчин үүсгэгчдээс хамгаалдаг. Үүнийг эртний ромчогч мөн адил хэрэглэдэг байсан. Үүнээс гадна нунтагласан шанцай, нингэн даавуу эсвэл гэрэл нэвтрүүлдэг хөнгөн тунгалаг даавуу хэрэгтэй. Энэ нь нарны шууд тусгаалыг ургамалд хүрхэггүйгээр гэрэлийг нэвтрүүлэх ёстой. Мөн бидэнд ус бусан цацагч хэрэгтэй. Үүнийг дараа нь ашиглах болно. Эцэст нь бид мөчрнүүдийг ашиглах. Энэ удаад би эртний ромд өргөн хэрэглэгдэг диварсан 3 ургамлыг сонглоо. Нимбэгний мөчр, бугамбилиний мөчр, розмарины мөчр. Ингэснээр бид тухайн үеийн тэдний хэрхэн ажиллаж байсныг нэлээд үнэн боддоор харуулах болно. Бүх зүйл байхын гаралтай бас хямка. Бүх материалуудаа бэлдсэний дараа хамгийн түрүүнд фих зүйл бол вар бэлдэх юм. Бид шавар эсвэл керамик сав авч хөрсөөр дүүргэж эхлэн. Энэ аргыг хөвд эсвэл элсээр хийж болгоч бид аль болох Ромын үрийн аргыг дагаахыг хүсэж байгаа тул үрдийн адил энгийн хөрс ашиглах болно. Бид вараа ойл цугуур тал хөртөлнө. Эсвэл тайрцын хэмжээнээс шалтгаалan арай изүү дүүргэнэ. Хамгийн чухал нь мөчрийг дутаг шийхэд газрын дээрх хэсэг нь савны ирэмгээс дуугар байх ёстой. Учир нь дараа нь бухалдан даавуугаар хүчих бөгөөд мөчр хэд илүү гарч болохгүй. Хөрсийг зөв төвшөнд хийж дуусамагц вараа үргэлжлүүлэхэд бэлэн болгоно. Одоо бид пайрсуудыг бэлтгэлээ. Бид шузуун, эрүүл, гэмтэлгүй мөчр сонгоод шууд хөрсөнд орж суух хэсэг дээр нь ажиллаж эхэлнэ. Эхлээд сармасны хүмсэг авч тайрсан бүх шарх зүрсэн хэсгээр нь үрнэ. Сармис нь байгалийн гаралтай нянгийн эсрэг үйлчлэгээтэй тул тэр хэсгийг бүрэн ариутгаж цэвэр байлгагаад тусгана. Сармис дүргсний дараа яг тэр шархнуудыг шинхэн алоэ верагаар бүрнэ. Энэ нь үндэс үүсэшийг байгалийн аргаар өдөөдөг. Алоэ нь эдгэрэлтийг төрсгөө зогсгүй үндэс үүсгэхэд хэрэгтэй нэгтлүүдийг өгдөг. Эцэст нь яг тэр хэсэг дээр нунтагласан шанцайгаар бухалдан бүрнэ. Шанцай нь байгалийн гаралтай маш сайн мөөгөнцийн эсрэг үйлчлэгээтэй бөгөөд анхны өдрүүдэд мөөгөнцөр үсгэхэд сэргийлдэг. Энэ үед өрслөх хамгийн эмзэ байдаг. Одоо сармис, алоэ, шанцайгаар бэлдсэн өрслөг үедээ дараагийн алхам руу шилжүүлнэ. Одоо бид хийх зүйл бол өрслөгүүдээс сулгах юм. Өрслөгийг хэдхэн сантиметр гүнд яг өөрөө тогтох хэмжээнд болно. Энд л Ромын аргын хамгийн сонирхолтой нүүдсүүдийн нэг өршдөг. 3 өрслөг дээр ажиллах гэж байгаа тул бид ойр цагаар 2 эсвэл 3 см-ийн хэмжээтэй 3 ширхэг алоэ вера зүсэж авна. Бид өрслөг бүрийн хажууд нэг ширхэг алоэга 1 эсвэл 2 см-ийн зайтай газрын хөрсөнд 1 см орчим гүндээ баас зэрэг бүлж тавина. Сармсагч мөнөд хийлээ. Сармасны хумсны жижиг хэсгүүдийг зүсээд мөн адил алоэтэй адилхан өрслөг бүрийн хажууд 1 эсвэл 2 см-ийн зайтай байлуулна. Ромчууд яагаад ингэж хийдэг байсан гол? Учир нь алоэ босон сармис соёулсаа хөрсөнд байхдаа аажмаар бодисуудыг ялгаруулж хөрсийг ариутгаж байгалийн фитогормонуудаар баяжуулж өсцөгийн эхний өдрүүдэд ургалтыг дэмждэг. Энэ энгийн жижигхэн арга нь амжилтын хувь хэмжээг маш их нэмэгдүүлдэг байсан бөгөөд өнөөдөр ч яг атих нь үр дүнтэй хэвээр байна. Юуны түрүүнд бид өрслөгүүд болон хөрсний гадаргууг гэрийн нөхцөлд хийсэн мөөгөнцрийн эсрэг бодисоор бага зэрэг шүршинэ. Энэ бодисыг хэрхэн бэлтгэхийг би видеоныхоо цаашдын хэсэгт тайлбарлах болно. Энэ анхны чигшил болон хөрсөнд байгаа өөрийн чиг хангалттай байх болно. Олон хон шид их усалдаг алдаг арга бөгөөд энэ нь хөрсийг усанд автуулдаг.
Ингэхэд үндэс нь зөв хөгжихөд шаардлагатай хүчил төрөгч авч чадахгүй үндэсжилд амжирдаггүй болдог. Тиймээс 7 хоногт нэг удаа шүршгэд хангалттай. Зөвхөн хөрс маш их хуурайсан тохиолдолд маш зөвлөн узалгаа хийн. Үүний дараа бид даавууга бэлдэнэ. Алчуура авч баг зэрэг шанцайтай усанд нургаж, шахаж, зөвхөн савны дээд хэсгийг бүрфэх байдлаар тавина. Өөр юу ч хийхгүй. Тэр чигтэй алчуур доктортой жигийг хавгалж үүнийг ромчууд маш сайн мэддэг байсан. Хэд үржүүлгийн мөчрийн эргэн тойронд чигийг хадлах нь амжилттай үндэсчих магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг мэддэг байсан. Учир нь энэ нь усгүй жилттэй сэргийлж үндэс үүсэхт төгс орчин бүрдүүлдэг. Үүний дараа ясны ромчуудын адил бид дээр нэг банц тавиад савыг хагас сүйдэртэй тохиромжтой газар нэг 7 хоног байлгана. Тэр 7 хоног өнгөрсний дараа бид банзыг авч даав гөргөнө. Энэ үед аль хэдийн алууягийн хэсэг агшиж сармисч багсаж байгааг харж магадгүй. Энэ нь тэдгээрээс бодисууд хурсанд ялгарч байгааг нь шинж юм. Мөн энэ үед хөгц болон ямар нэгэн хачин мөг үүсэгүй эсхийг шалгаж үзнэ. Бүх зүйлийг шалгасны дараа дахин гар хийцийн мөөгөнцрийн эсрэг шүршигчээр шүршээд таавуугаар дахин хүчнэ. Гэхдээ энэ удаа банзыг тавихгүй. Эндээс цаашид саваа яг тэр газарт нь үргэлж шууд бус гэрэлтэй байгаад урхино. Үндэслэгчийг шүршиж дуусны дараа даавууны дээд хэсгийг ч мөн шүршиж чигийг тогтвортой байлгадаг. Энэ нь мөөгөнцрийн асуудлаас сэргийлж үндэслэх үйл явц тасалдгүй үргэлжлэхэд төгс bijил орчныг хадгалдаг. Одоо бид шанцаагаар хийсэн баялын гаражтай мөөгөнцрийн эсрэг бодисыг бэлтгэж байна. Үнэхээр амархан. 1 литр устай сав аваад маш бага хэмжээтэй зүгээр нэг чимэг шанцаа нэмнэ. Бүх зүйл сайтар холилдох хүртэл сайн хутгана. Дараа нь бүхэлдээ ууссан бүр нарийн даавуу эсвэл кофений шүүлтүр ашиглан шуугинэ. Энэ нь шүршигч богдорхос сэргийлший тулд хатуу үлдэгдэж үлдээхгүй байх чухал. Балимгийг шүүж дуусмагч шүршигчд хийж хэрэглэхэд бэлэн өв. Ингээд бидний байгалийн гаралтай мөөгөнцрийн эсрэг бодис бэлэн болсон. Энэ аргыг бүхэлдэн ашиглан чигийг хямаж мөөгөнцөр үсгээс сэргийлдэг. Одоо бид бүгдээрээ хүлээж байсан мөчид хүрээ. Бүх алхамуудыг миний тайлбарснаар даахаж, чигийг яг тохирсон хэмжээнд барьж, зөөлөн гэрэл, ромын аргыг нарийн мөрдсөний дараа шагнал ирнэ. Хэрвээ бид бүх зүйлийг зөв хийсэн бол 5-7 хоногоос 6-7 хоногийн хооронд ойролцоогоор үрслэгүүд хүчтэй, эрүүл, цав цагаан үндэс гарч эхэлнэ. Яг одоо чамд харуулж байгаа шиг ямар гайхамшигтай вэ хорбоо. Ийм эртний арга өнөө үед ч гэсэн ингэж сайн ажиллаж байгаад үнэхээр гайхалтай. Маш энгийн, гайхалтай үр дүндтэй. Хамгийн гол нь хүн бүр гэртээ хэрэгжилж явах. Химийн бодис хэрэглэхгүй, туваггүй, мөнгө өрөхгүй. Тэгээд боллоо. Хэрвээ чи энд хүртэл үзсэн бол видеог үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ ямар нэгэн асуулт байвал сэтгэл хөдлөлтэйгээрэй. Би баяртайгаар хариулах болно. Хэрвээ энэ арга чамд таалагдсан эсвэл хэрэг болсон бол лайк дараад бидний шиг ургамалт дуртай хэммигэнд хуваалцаарай. Үнэхээр их танахаар бадлаа. Том тэмрэж дэлгээ. Дараагийн видеон дээр уулзцгаая.